Сайн байцгаана уу та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. Манай Holo Fortune podcast-ийн 36 дахь дугаар хүрч байна. Энэхүү дугаараар болохоор зэрэг өхрийн ордны мандалны part 2 буюу өхрийн ордны мандалтай хүмүүсийн амьдрал руу гараад өрнө. За тэгэхээр хамгийн ихэнд карьерийг нь ярив. Карьерийн хувьд болохоор зэрэг ерөөхдөө бодит ертөнцтэй маш нэгт холбоотой байдаг болохоор мөнгө санхүү, тэ эсвэл нөөц баялагын ач холбогдлыг маш сайн мэддэг. Хөвчлэн ерөөхдөө яг шуналtaадаа биш, яг хайртай хүмүүсээ аюулгүй байлгахын үндсэн дээр мөнгө олох хүсэл эрмэлзэл маш их байдаг. Ерөөхдөө мөнгө бол доктортой байдлыг бүтээх хэрэгсэл гэдэг талаас нь ер нь бол хардаг. Тинч болохоор яг ингээд загвар, урлаг, гоо сайхан дизайн, эсвэл хөдөө аж ахуй, байгальтай холбоотой, тэ эсвэл арилжаа намайтай холбоотой, эсвэл ийм системдээ сэтгэдэг, эсвэл практик сэтгэлгээтэй тиймэрхүү салбарт ажиллах магадлал өндөртэй байдаг. Тэгэхдээ бас ерөөхдөө хувийн бизнесээ бас эхлүүлэх магадлал өндөртэй. Яагаад гэвэл яг маш их юм ажил хэрэгч зантай. Ерөөхдөө өхрийн ордныхон чинь нэг залхуурвал тэр чигээрээ залхуурна, нэг ажиллавал тэр чигээрээ ажиллана гэж байгаа байхгүй юу? Capricorn гэсэн үг ерөөхдөө. Нэг ингээ ажиллавал Capricorn шиг бүр ингээ амар ажиллана. Гэхдээ Capricorn л эзэж нэг амар залхуур хөвтөхгүй л дээ. Гэхдээ тэр талаараа ингээд өхөр болон Capricorn хоёулаа шаарл өөр байх магадлал өндөртэй байдаг. Тэгээ ерөөхдөө аливаа юмны үн цэнийг ямар вэ гэдгийг сайн мэддэг учраас альч байгууллагад орсон эсвэл альч өөрийнхөө бизнесийг эрхэлсэн яг үн цэнийг гол болгож ажиллана гэсэн үг. Үн цэнээ эрхэмлээд тэгээ хоёр дахь юм бол доктортой байдлыг хангаж чадж гин үү, санхүүгийн боломжийг хангаж чадж гин үү гэдгээ харна гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө мөнгийг бол яг л аюулгүй байдлын хэрэгсэл гэдгээр л ашиглана. Тэгэд ерөөдөө яг нэг юм шуналтай биш гэж хэлсэн шүү дээ. Тинч болохоор яг ажилласаа яг ингээд хардаг зүйлс нь болохоор зэрэг ажлын шалгуур нь гэх юм бол хамгийн ихэнд бол мөнгө орж ирэхгүй, хамгийн ихэнд болохоор зэрэг яг хамт олон орж ирдэг. Хамт олон яг юм эвтэй найртай, тэнгүүдээ сайхан уур амьсгалтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт яг ажлын нөхцөл нь яг ямар байна вэ? Яг ингээд ажил амьдрал нь ингээд салгаж чадчихэв үү? Ажил амьдралаа салгаж чадчихэв үү? Одоо ингээд тэнцвэрзүүлж чадчихэв үү, тийм? Тэнцвэртэй байж чадчихэв үү? Нэг бол бүх цагаа ингээд ажилдаа өгөөд байна уу? Гэр бүлээ ингээд салгардуулаад байна уу гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байх юм бол эдгээр хүмүүс яг ингээд хичнээн өндөр салентай байсан ч тийш орчдохгүй. За тэгээ 3 дугаарт ерөөдөө яг ингээд мөнгө санхүү орж ирнэ гэсэн үг. Тэгээд эдгээр хүмүүс нь ерөөдөө яг ингээд бустай хамтарч ажиллах бас маш их дуртай. Бусдын ингээд санаа сэтгэлийг ингээд сонсоод тэгээд ерөөдөө ажлынхантайгаа нэг чимээгүй ингээд дуугүй байхгүй. Түр тар нэг байдаг тийм. Түр тар бас амар ив найрамдалтай. Тэгээд бас хөвгөлтэй бас ажил дээр нэлээд хөвгөлтэй. Тэгээд ерөнхийдөө ажил дээр нэлийн яг юм гоё юмны тэнцвэрийг нь олоод өгчдөг тийм төрлийн хүмүүс ахаа. Ачиг энэ нэгтэд энэ багтаад байна гэдэг ч юм уу тийм. Тэгж юу нь л хандж чаддаг байх. За тэгээд мөн басгүй яг ажилч гэлтгүй яг ингээд бусдад ингэж зааж сургах авьяас байдаг ажил дээр ч гэсэн амьдрал дээр ч гэсэн ер нь бол яг ингээд бусдаа ингэж харилцаад мэрэгжлээ ярих эсвэл мэрэгжлээ бусдад тайлбарлах маш их дуртай. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг ингээд тэдний тухай ямарваа нэгэн хүн юу гэж бодож байгаа нь тэдэнд юм шамаагүй байдаг. Яг яагаад гэвэл тэдний хувьд яг ингээд хайртай хүмүүс, дотны хүмүүс нь хамгийн чухал болохоор за тэгээд ер нь бол бусдаас юм содон байгаагаа, өөр байгаагаа нэг ямар нуугаад байдаггүй. Тэгээд ерөнхийдөө жоохон технологийн эсвэл хүмүүнлэгийн талдаа карьер хөөж магадгүй. Тэгж магадгүй. Технологи талдаа хэм бол мэдээж те код бичдэг юу гэдэг. Тиймэрдэж болно. Эсвэл яг улс төрд зүтгэхийг ч үүсэхгүй байж болно. За одоо болохоор хайр дурлалын хувьд ярий. За хайр дурлалын хувьд гэх юм бол хосын харилцаанд нэлийн өглөгч хандлагатай байдаг. Ерөнхийдөө нөгөө хастаа өгөөлэн бэлэг өгдөг ч юм уу тийм. Одоо байгаа өөртөө үнцэнтэй зүйлээ өгдөг ч юм уу. Тиймэрхүү зүйлээр ханддаг. Тэгээд жоохон юм амьдралд нь ингээд драма оруулж ирдэг. Эрүүл бус харилцаатай тийм хүмүүсийг өөртөө татах хандлага ихтэй байдаг. Тэгэхээр мэдээж Taurus Rising-гийн сонирхолтой хүмүүс нь бол мэдээж Scorpio байгаа. Хилэнцүүд гэсэн. Тэнгүүд хилэнцүүд ч өөрсдөө бас нэлийн драма авчирдаг хүмүүс. Хүсээгүй яг өөртөө драма болдог болохоор нэлийн хэцүүлтэй бас. Тэгээд өөрийг нь бодвол илүү юмд аяг хурдан
тасан зохицох чадвартай, хариулт хурдан үзүүлж чаддаг. Орд болохоор нэг тиймэрхүү төрлийн хүмүүст татагддаг гэсэн үг. Тэгээд үхрийн орд юм чинь харилцаандаа бол үнэхээр үнэнч. Тийм хүмүүс идэг. За тэгээд ерөөдөө ингээд хайрт өнөгээ тэрвэрэх гээд хүрлцэх зэрэг маш их дуртай. Ер нь love language нь touch гэсэн үг. Хайрын хэл нь хүрлцэх гэсэн үг. За тэгээд яг хостойгоо яг ижилхэн зоригтой, ижилхэн мөрөөдөлтэй байвал энэ хүмүүст илүү их таалагддаг. Яг өөр байхгүйгээр за тэгээд хамгийн ерөөдөө тохирох зөв хамтрагч гэх юм бол өдөр тутмын тэр ингээд нэгэн хөвшлээс нь ингээд салгаад яг амьдралын гүн гүнзгий утгыг, гүн гүнзгий учрыг ойлгуулахад ингэж туслах хамтрагч байвал илүү зүгээр байдаг. Тэгэд ерөөдөө яг ингээд хамтрагчийнхаа тусламжтайгаар яг өөрөө өөртөө өөрчлөлт хийх ч юм уу те амьдралтаа өөрчлөлт хийх ингээд нэгэн ивийн байдлыг эвдэх тийх магадлал өндөртэй байдаг. Тэгэд мөн хамтрагч нь яг өөрөө өөрийг нь бас эдгэж чаддаг байвал бас маш гоё. Ерөнхийдөө өөрөөсөө жоохон тийм эсрэг хүндэл татагдаад байна шүү дээ. Өөрөө нэг юм тогтсон хэв заншлаашаа гарч чадахгүй байвал яг л одоо хилэнцгийн ордны гэдэг ч юм уу за өөр орд байж болно л та. Тийм ордны хүн л гарч ирээл яг өөрийг нь ингээд амьдралын өөр өнцгөр харуулах гэдэг байхгүй. Тэ. Тэрийг л их хүсэж байгаа. Тэгэд ерөөдөө бас ингээд үхрийн ордны мандалтай хүмүүс хин нэгний хүсэл нь байх амар их дуртай. Тэгээд бас яг ингээд хайр дурлалын хувьд бас нэлээд жоохон өндөр шалгуур тавьдаг. Тэр хүнийг маш удаан шинжиж, сорьж, тэгжиж гэрлээ. хүчийг үзжиж тэгжиж ирнэ л гэрлэн. Тэ ясын цайт тий. Шалах хэрэгтэй. Тийш. Ерөөдөө маш их шалгах. Исэн ирүү шүүлтэн сорьно. Аавлын тийш тий. Хариу жисэн иргэшүүлдэг. Яа, ерөөдөө маш их сорьно шинжин. Тэгээд бас яг ингээд өхрөө ордны хүмүүс яг үндэ бас дурлалтаа сохордог. Love blind. Drunken love буюу бас хайр дурлалтаа ингэж согтдог гэсэн. Хитрхи хүндээ бас ингээ хайртай болчдөг. Тэгтээ зөө амир сонин тэр хүнд хитрхи хайртай болсон ч гэсэн тэр хүнийг бас ингээд сориол шинжээл байдаг. Би цаар зүгээр шалгаж үзсэн гэдэг шиг те. Жон бас жоохон хэцүүлийн те. Үргэлж шалгалтанд дамжих юм шиг. Баян үхрийн ордны мандалтай суусан хүмүүс зүгээр баян шалгалтанд сар болгон шалгуулдаг те. Яг нэг жижиггээ ууршаалдаг те. Хичээл ном гэдэг шиг. Хөөе нөгөө нэг юу байдаг үсттэй бас нөгөө Норвегийн ой дээр би ингээд чамаас амир юулээ өсөөд чамд гүзэлтгэнтэй бялуу аваад ирэх юм бол чи гүзэлтгэнлөө бялуу амир хайсаар аваад авчирна. Харин тэр үед би энийг чинь ингээд цонхоор гаргаж шидчихүүлж намайг ойлгодог байх хэрэгтэй гэдэг дээ байхгүй юу. Тэр нь болохоор би ингээд ерөөсөө мэдгүй байхдаа яг ингээд зүгээр л тэр хэсгийг уншичаад энэ ямар их олон юм шаарддаг хөхөн бэ гэж утсан байхгүй юу. Гэхдээ яг үндэ тэр эмэгтэй нь өөрөө гүзэлцгний харшилтай гэдэг жисэн. Манай найз тэгжсэн. Би яг номыг уншаагүй л дээ. Тэгтээ тэр нь болохоор зэрэг бас нөгөө хүнийгээ бас ингээд миний харшлыг санаж нүн санахгүй нэг ингээд шалгаа сориод дээ штэ. Тэнгүүдээ ингээд мартцсан байнгут чи яахлаарэ мартдیں гэсэн утгаар шууд ингээд хайж байгаа байхгүй юу. Тэр бас яг нэг иймэрхүү байдалд амьдрнаа гэсэн үг. Шидрээд тийм мэдээж тэгээд гэрлэлийнхаа дараа жоохон хартай байж магадгүй. Тэг ер нь бол жоохон харталтай. Гэрсэн ч гэрлээгүй ч ер нь хартай да. Тэгэхээр хараа болоорой нүунийг хамгийн гол нь хардах шалтгаан нөх юм бол хүн алдхаас айдаг гэх юм уу? Хүнийг өөрөөсөө явуулахаас айдаг. Баггүй юу? Хүрийнч бай, хилэнцгийч ер нь л хоёулаа ер нь адилхан л та. Хүнийг алдаж явуулахаас айдаг. Хайрт үн алдахаас айдаг. Тийм болохоор жоо хардаж сэрдэх шинжтэй байдаг. Тэгтээ тэрийгэ болоорой. Тийм. За тэгээд ерөөдөө нөгөө гадаад байдал те одоо анхны дүр төрхийн ерөөдөө нэгдүгээр парт нэгтэр ярьсан. Гэхдээ дахиад ингээд ярих юм бол өөрөө ерөөдөө гоо сайхан байх дуртай. Гэхдээ гоо сайхан гэдэг нь яг үндэ ингээд нүрэ бодох эсвэл гангаа хувцсмсэх зэрэг биш. Гоо сайхан гэдэг нь эдгэр хүмүүсийн хувьд яг амьдралынх нь хэвшил гэдэг. Хим маяг юм уу те.
өглөө босоод медитейшн ингээ хийдэг ч юм уу те ингээд бясалгал хийдэг ч юм уу. Тэгэхээр чи яг өөрийнхөө оюун ухааныхаа гоо сайхан буюу те оюун ухаанаа цэвэрлж штэ. Тэгсний дараа ингээд нүрээ цэвэрлдэг ч юм уу те. Тэгснийхээ дараа яг ингээд дасгал хийдэг гэдэг ч юм уу. Яг ингээд дараалтайгаар юм бол явдаг. Тэгэл ер нь битээр ярьжсэн шиг сайхан лаасагалаа нэг ирэлт вайн ууж чилэр цуугаал. Оо амьдрал ямар гоё тайван юм бэ нэ. Сэтгэл санаагаа цэвэрлж штэ тэр чи одоо бас тий. Тэгтээ бас гой сайхан тэтэрхийг автах гэдэг магадлал амар өндөртэй. Нөгөө obsessed with төөсөрч магадгүй. Гой сайхан зүйлэл бол бүх зүйл гэдгийг бас ингээд тэгж боддог байх магадлал амар өндөртэй болчдөг. Тэгэд ер нь өөрөөсөө болоод эргэн тойрны хүмүүсээсээ маш их гоо үзэсгэлэн хайдаг. Тэгээд ямар нэгэн байдлаар өөрөөсөө ч гоо үзэсгэлэн хайж чадахгүй, эргэн тойрноосоо ч гоо үзэсгэлэн хайж чадахгүй байх юм бол нэлээ их сэтгэлээр үнэ. За тэгэхээр өхрийн ордны мандалтууд маань мөнгөний үнцнийг ер нь бол маш сайн мэддэг. Өхөр учраас. Тэгээд тийм учраас өөрийнхөө санхуг удирдахдаа ерөнхийдөө гарамгаа. Ерөнхийдөө нэг үрэлгэн зардал гарах дургүйжсэн үе бас нэг хөөрхөн чаминган гэдэг ч юм уу те сайхан амттай хоолнд мөнгө бол зарцуулдаг. Тэрнээс жоохон мөнгө үрхээс буцдаггүй. Тэгээ мэдээж өөр ашиггүй зүйл мөнгө зардал гаргах бол маш дургүй. Тэгээд өхрийн ордны мандалтай хүмүүс ерөөхдөө их нь бизнесмен болох бүрэн боломжтой байдаг. Хвчлэн орлогын олон их үсвэрийг ер нь бол бий болгож чаддаг. Бизнесээс гэх юм уу, ажлаас гэх юм уу тиймэрхүү байдаг. Ерөнхийдөө өөрийнхөө оюун ухаанаараа мөнгө олох боломж ихтэй. Ялангуяа тооцоолол мөнгөтэй холбоотой, материалын эд зүйлстэй холбоотой байдлаар санхүүтэй холбоотой байдлаар мөнгө олох чадвар ихтэй гэсэн үг. Тэгээд өөрсдийн чадвар нөөц боломж юу вэ? Тэрийг ял маш сайн мэддэг. Тэгээд тэрнийхээ дагуу тэрийг ашиглаад мөнгө олж чаддаг гэсэн үг шүү дээ. Тэд ерөөдөө банкнд байгаа мөнгөө бутрахаатайгаа мэддэг. Амар тий. Гэхдээ тэр нь болохоор зэрэг яг ямар нэгэн байдлаар шуналтай эсвэл харамч байдлаар биш. Яагаад ч юм угсаа амарсан сандаг. Тэгээд өөрийнх нь зүйлд заяа ямар нэгэн байдлаар хүрэхэд маш их дургу байдаг. Энэ нь болохоор зэрэг яг юм харамч байдлаар бол биш. Зүгээр л яг өөрийнх нь гисэн зүйл хин нэгэн дураараа хүрэх зөвшөөрлгүй хүрэхэд маш их дургу. Тэгэд ерөөдөө бол яг ингээд хинэлттэй амьдардаг. Гэхдээ яг ингээд үнцэнтэй зүйл гарч ирлээ гэж бодъё л доо. Эсвэл яг ингээд дотны хүмүүстэй мөнгөө бол харангүй зарцуулдаг маш өгөөмөр. Тийм хүмүүс байдаг. Тэгээд яг сая хэлсэнчлэн яг хөрөнгө оруулалт хийхээр болох юм бол яг мөнгөө олон газар байршуулна гэсэн үг. Хувьцаа авах юм бол тий яг ингээд нэг ингээд ийм газар байршуулж, нэг ийм газар байршуулъя, нэг ийм салбарт байршуулъя гэдэг ч юм ингээд амар олон салбарт ер нь бол байршуулна гэсэн үг. Тэгээд ийм хүмүүс ерөнхийдөө ухаалаг оюун ухааныг амар үнцэнтэй зүйл хийж боддог гэж болно. Ер нь бол оюун ухааныг амар үнэлдэг гэсэн үг л дээ. За тэгээд тэгсэн мөрлөө ерөнхийдөө энэ өхрийн ордны мандалтай хүмүүс маань мэлхийний мандалтай хүмүүстэй жоох төстэй. Айгу цөөхөн нийцтэй. Гэтэ найзууд нь чин сэтгэлээсээ одоо нэг нэгэнд юугач зориулахад бэлэн тийм нэг найзууд идэв штэ. Өгсөн зэгсэн чамтай гэдэг шиг л те. Тиймэрхүү баймаа. Найзуудтай байдаг. Маш илэн далан. Ийдэг. Тэгээд одоо нөгөө нэг сайн дурын ажил юу гэдэг хүмүүлийн бусад ингээд амар сайн өвж тусалдаг. Тийм зүйлд юу харамгүй сэтгэлээ гаргахыг хүсдэг. Хүүхдүүдэд туслах ч юм уу тий. Орон гэр хүмүүст туслах ч юм уу. Тиймэрхүү юм нь бол үнэхээр сэтгэлээ зориулж чаддаг. Яг хуу цөөхөн найзтай ч гэсэн бүх хүмүүст маш ийдэг. Ханддаг гэсэн. Ер нь бол хүмүүсийг маш сайн хайрлах дуртай. Тэгтээ яг хэнийг амьдралтаа оруулж ирэх юм сайн мэднэ. Маш сонирхолтой. Тэгээд бас яг өөрөө хөөрхөн яг юм дотоод эготой. Ер нь бол тийм дотоод эготой. Тэгээд бас том толгойтой. Жохон бас хөөрхөн том толгойтой. Яг яруу нэгэн тийм зарим шийдвэрийг хин нэгэнтэй зөвлөлдөхгүйгээр шууд өөрөө гаргацдаг. Тэгээд тэр нь болохоор зэрэг бас заримдаа жохон буруу байх магадлал өндөртэй байдаг. Тэгээд уур бухимдал, айдас, хүсэл зэрэгээ бусдаас нууж чаддаг. Энэ маш сайн нууж чаддаг. Дотооддоо хуримтлуулаад идэг гэсэн үг л дээ.
одоо нэг айгу бага уурладаг шалтгааны нэг юм бол зүгээр дотороо хуурчдаг. Тий. Тэгээд тэр уураа яаж гаргадгийг өстө бүү мэд. Уурлах юм дээр ингээл жоохон дуугаар агаал ингээд нэг уурлаад чамшгүй юм шиг болцдог л. Тиймэрдүү хүмүүсээ Тэр нь л өөрөө өөртөө амар хуурна хүрдэг яг ингээд ёроо нэг юм тийм буруу зүйл боллоо гэж бодоход хамгийн түрүүнд өөрөөсөө бурууг нь хайгаад тэг өөртөө уурлах тохиолдол маш ихтэй байдаг. За гэр орны хувьд гэх юм бол маш сайн зохион байгуулалттай байдаг. Тэг хвчлэн гэр бүл нь айгу сайхан хайрын инхрийллээр халуун дулаан байдлаар дүүрэн боловчиг жоохон захирангүй босси ээж автай байж бол ялангуяа ээж нь тийм байж магадгүй. Гэхдээ хэрвээ эцэг их нь тийм хатуу ч юм уу эсвэл жоохон захирангуй биш байх юм бол яг эдгээр хүмүүс өөрсдөө тухайн гэр бүлдээ хамгийн эрх мэдэлтэй хүн болчдөг. Тэгэхээр ээж аваагаа жоохон ингээд эсрэг гэх юм уу жоохон юм ингээ хэлнэ. Ээж нь ингээ чи одоо энийг ингээд ингэчээч гэхээр үгүй би энийг ингээд ингэсэн байгаа. Тийм болохоор надад ч амжуулах цаг алгаа гэдэг ч юм уу яг ингээд нэг тиймэрхүү байх магадлал өндөртэй болчдөг. Тэг ерөнхийдөө гэрээ өөрөө гоё ингээд байлдан дагуулах хүсэлтэй магадгүй. Гэр орноо. За би эн чин айлын эр хүн байна. Тий. Би бол айлын гэрээ эзэгтэй байна гэдэг үднэс ингээд гэртээ жоохон тийм эрх мэдэлтэй ах туртай. За тэгээд бас сая өөрийнхөө өвөрмөц байдлыг бусдаас нэг амар нуугаад байдаггүй. Ер нь хин яг юу гэж бодож ийн нэг амар хардггүй гэдгийгсэн шүү дээ. Тэр нь болохоор зэрэг бас гэр бүлтэй холбоотой яг яагаад гэвэл яг өөрийг нь хайрлаж байгаа хүмүүс байхад л энэ хүмүүс хангалттай байдаг. Өөрийнх нь дотны хүмүүс өөрийг нь маш их хайрлаж гин үү? Тэр л хангалттай. Бусд хүмүүсийн юу гэх нь хамаагүй. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар яг дотны хүмүүс нь өөрийг нь хайрлахгүй байгаа юм шиг эсвэл үнэлэхгүй байгаа юм шиг мэдрэх юм бол өөрийгөө тусгаарлаад сэтгэлээр унаад тэг явчихдаг. Жохон хүсэл эрмэлзлээ жохон алдна гэсэн үг шүү дээ. Зориг морлох гэдэг ч юм уу те. Симэртэй. За ерөөхдөө энэ хүмүүс амар тийм хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй тийм ерөөхдөө амьдралын хамдрагч нөхөр ч юм уу их нар ч юм уу байдаг гэсэн. За тэгээд энэ хүмүүс ерөөхдөө өв залгамжлал хүртэхэд маш тийм азтай байх боломжтой. Ерөнхийдөө ингээд яриад хахад мандалтууд ер нь бол ийм өв залгамжлын азтай хүмүүс ер нь зөндөл юм да тий. Хит хитэн байна. За тэгээд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй үед ер нь бол хүмүүс их тусалдаг байх боломжтой. Өөр хүмүүс өөрт нь амирх туслана гэсэн үг шүү дээ. Яг яагаад гэвэл уусаа тэртээ тэргүй ингээд бодоод үзэхээр өөрөө ингээд хүмүүлгээ үйл ажиллагаа ингээд хийж байгаа шүү дээ. Тэнгүүд дэлхийн ертөнц өөрт нь ингээд бас ингээд хүрхэн тусалж байгаа гэдэг тал дээрээ бас ингээд ямар ч амаагүй хүмүүс ингээд бас хүрхэн туслаад идэг баг магадлал өндөртэй. За тэгээ мөнгөндөө жоохон хариуцлагатай хандаж сурахгүй бол ирэх бүх хүмүүстэй жоохон асуудалтай болж магадгүй шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд энэ хүмүүс чинь ерөөхдөө үерхэл дээдтэй. Жоохон тийм 6 цэнгэлийн хувьд бол нэлийн танихтай хүмүүс л дээ. Жоохон анхаалцтай ч юм уу те. Гэтэ юу л да ерөөхдөө яг хэр хязгаараа мэдчихдэг. Гэтэ нэг амар 6 цэнгэл хөгөөд яваад байх дуртай хүмүүс бол биш. Аль болох жоохон ажиллаач гэдэг юм уу те. Өөрийнхөө хийх ёстой юм аа. Үүрэг хариуцлага талаас л явна гэсэн үг. Үүрэг хариуцлага нь болцсон байвал за яг уу одоо ингээд жоохон хөгжилтэй гэдэг ч юм уу тиймэрхүү байх магадлал өндөртэй. Тэгээд бас одоо үргэж байгаа хүнээрээ ер нь бол магтуулах дуртай. Гэхдээ ер нь жоохон даруухан. Даруухан ч гэсэн жоохон магтаал хэрэгтэй гэсэн үг л дээ. За тэгээд ерөөдөө яг хүнийг маш сайн сонсож чаддаг, өөрөө нэг ямар тэгж яриад байдаггүй. Тэгээд тусдаа гарсан ч гэсэн ер нь гэр бүлтэй байнга цочилдогтэй, гэр бүлтэйгээ хамт байдаг тийм хүмүүс байдаг. Гэр бүлийнх нь ер нь хөвчлэн яг өөрийнх нь бас найзууд байх магадлал их өндөртэй. Дурсамж нь ер нь бол нэлээд хүчтэй байдаг. Яг ингээд тэр үед гисэндээ гээд тэгээд тэр дурсамжиндаа жоохон автагдах магадлал өндөртэй. Тийм тэгээ бас хинтээ найзлах уу, хинтээ юу ярих уу гэдгээ бас их бодолцдог, болгоомжтой ханддаг. Хувийн нууцаа ер нь бол ярьдаггүй. Ярихаас өмнө бас маш их боддог. Тийм дуртай өндөө хувийн нууцаа баг ярихгүй. Гэр бүлийнхаа талаарч ярихгүй. Тэгээд бас хөөрхөн дуулах авьяастай. Тэгээ хамаатан садан дундаа жоохон нэг юм сайхан сэтгэлтэй хөвгчөө нэрээ
Тэ. Стонерээ сайхан сэтгэлтэй өгөөмөр хөвчөө гэж жоохон тиймэрдүү. Эсвэл нэг жоохон дотгошоо хөвгт гэж хэлэгдэг гэж магадгүй. Ерөөдөө бас шударга ёс ч юм уу эсвэл үнэнч байдал бас маш их төртэй. Тэгээ ямарваа нэгэн зүйл тийм ч амархан итгээд байдаггүй. Тийм байх магадлал өндөртэй. 990 тэр шалгаж ээж итгэнэ. Энэ яг үний юм уу гээл те. Нилээ хугацаад чи судалж байгаа л ер нь итгэх хандлагатай хүмүүс байдаг. За тэгээд энэ хүрээд өхрийн ордны мандалтай хүмүүсээ парт 2 дуусж байна. Өндөрлөл рүү одоо ингээд жоохон ч гэсэн гараад өрлөө. За тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн мандалд ордоор зэрэг хоньны мандалд орд байна. Хамгийн сүүлийнхаа мандалд ордыг оруулах болно. Тэгээд хоньны ордны мандалд маань цөөхөлийн болохоор цөөхөлж гисэн орд сонсор гэж бодож байна. За тэгээд бичээрэй. Өхрийн ордны мандалтыг ярьж дуусглаа. Өхрийнхэн маань бас доор хөрхөн комент бичээрэй. Тэ. Таарж ийн тарахгүй байна гэлээ. Тэрийгээ бас бичээрэй. Тэгээд удахгүй хоньны ордны мандалтаараа уулзцгаая. За баярлалаа. Баярлалаа. Баяртай.